сайн байна уу? Сайн. Өөрийгөө хэлцүүлээ. Өнөөдөр танад эвний боловсролтой шаардлагатай. За тэгээд намайг туул гэдэг дэвшмөр сургууль багшилдаг. Тэгэхээр танаа багш нартай ижилхэн багш учраас чөлөөтэй харилцаа эдгээрээ үйл ажиллагаа явуулж шээ. За юу? За. Багш нараас асууя. Та нар ямар ч хамаагүй хэдийн нэг хин нэг ондож хин нэг ондож ирсэн үү? Ондож ирсэн тэгээ яасан бэ? Ондочгоор яах вэ? Ондоо Өөдөрсөн. Оо сэтгэл тавчтай байна. За. Сэтгэл санаагаа үнтэй юм яддаг. Ямар нэг юм нөрөө хаасан. Саатаны тавчтай номч өөрөө хаасан бол яах вэ? За бид нар хэнийг гомдог юм байна. Гомдохоос илүү маш их гомдог юм биш үү? Тийм ээ. Тэгвэл гомдоосон хүндээ яах вэ? За тэгвэл бидний өнөөдрийн сэдв юу байх нь вэ? За тэгвэл багш намайг нэг их үгтэй явж ярьж байна. За. Нэгэн зон сургуулийн багш альдаа орж ирэх юм чанаасаа та нар ямар нэгэн туршилт намайг хүсэж юм гэж байна. Бид тэр туршилт нь ангиллын гэсэн тодорхойтой байсан учраас хүүхдүүд бүгдээрээ дундтай зөвшөөрсөн. За тэгэнгүүтээ багшаа яах вэ гэж асуусан. Хүүхдүүд багш хүүхдүүдэд маргааш хичээлдээ ирэхдээ 5 кг төмс нэг уу тавчраа гэж тор авчраа гэж. Хүүхдүүд мэдээж гайхсан юм бүр юу хийх гэж байгаа юм бол гайхсан. Маргааш хэдий гайхсан гэдэг ч гэсэн маргааш хүүхдүүд бүгдээрээ 5 кг тортой юу төмстэй нэг ууцтай тортой. Ингээд багш ангийн хаалгаар орж ирэнгүүт хүүхдүүд одоо юм яах юм бол юу хийх юм гэд маш их асуултаар багшийг бууж ирсэн. Тэгмэд багш та нар хандаад. За та нар өнөөдрийн хүртэл нэмээд хин нэг нь гомдож ирсэн. Тэр хүнийхээ нэрийг нэг жинсэн нэр бичээд тоглоомоо хийгээд байгаа гэсэн. Түд удалгүй зарим хүүхдүүдийн тоонд хэдхэн хүмүүс очих заримын тоо дүүрээ ирсэн. Маш их өстөд болчихсон. За тэгвэл одоо багш энэ зүйлийг яах вэ гэж асууж байна. Тэгвэл багш дараад за та нар одоо наадахаар цаг ямагт авч яваа. Өө тэр ч ядгаа орондоо орлоо. Хичээлдээ ирэхдээ автобусанд явахдаа тоглохдоо бүх цаг үед наад өгсөө өөртөө авч яваа гэсэн. Энэ цагаас хойш 7 хоногийн дараа 7 хоногийн хугацаа өнгөрөөд 7 хоногийн дараа ангидаа авчихсан. Тэгээд багшийг ангийн хаалгаар орж ирэнгүүт хүүхдүүд багшаа төмсийг авч яваад би ядарчий. Багшаа энэ төмс одоо бүр муулаад эхэллээ. Энэ төмс надад маш их хүнд дарамт болж байна. Багшаа энэ төмсийг одоо би яах вэ? Энэ төмс надад маш хэцүү байна гэж тэргээд маш олон төрлийн ингээд гомдол хэлж ирсэн. Тэр үед багш сурчд руугаа хараад тайнаар нэмсгэлээ. Тэгвэл та нар хин нэгэнд гомдоод байна уу? Хин нэгнийг гомдоогоод байна уу? Тэгээд тэрийгээ дотроо тэгээд яваад байвал тэр хүний биш. Харин өөрийгөө шийдэх юм байна. Тиймээс та нар битгий хүн гомдоорой, ахиж битгий хүнийг гомдоорой. Хэрвээ гомдвол яах нь уучлалт гуйгаарай гэж хэлж байсан. Энэ өдрөөс
хойш шавнар нь болохоор шавнар нь яасан гэхээр нөгөө төнсөө нэг нэгээр нь гаргаж эхэлсэн. Ингээд сэтгэл доторх бүх төнсөө байх болгож эхэлсэн. За ийм нэг юм түүх болсон. Тэгвэл бүгдээ одоо энэ түүхийг 2 минут дотроо хүн болгон дотроо тунгаадъя. Юу болов вэ? Ямар үйл явдал? Базаа. Удаанж болно, өсөөлж болно. Уучлалт гэдэг нь байхгүй болов. За сэтгэл сайхан. За. Одоо энэ хоёрын байдлаар нэг бодсон. Юу тийм аа яг тийм үсчихэд тийм хоёрын яг гүнд ингэж санагдчихсан. Чин сэтгэлээ. Чин сэтгэл за. За үргэлжлээд байгаа. Уучлалт гэдэг нь болохоор одоо энэ гондоосоо гомдсон ч гэсэн одоо өөрөө төрөлж тохиолдсон мундаг сайн байна. За хэлж дээ. За тэгвэл уучлалт гэдэг юм бидний сэтгэлд болоод имиж ихэд маш найртай нарийнаар болж ирсэн юм уу? Маш гой сайхан байдаг сэтгэл онгойдог тийм ингээд болоод тэгвэл бүгдээрээ хин нэгэнд хандаа уучлалт хүсгөө. За тийм гомдож исэн. За нааш нөгөөдөө эвгүй хандсан гэж ямар юу ч байж болно. Бүгдээрээ уучлалт хүсээ. За энэ дээр одоо уучлалт гэдэг үг маань зүрх сэтгэлээс гарах хэрэгтэй тийм үү? За тэгэхээр зүрх сэтгэлийн хамгийн нандин үг байдаг учраас зүрх сэтгэлийн болон яриа зайлшгүй. Нэг хуудас авч болно гэж тийм. За одоо нэг хуудас авч болно, хоёр хуудас авч болно. Хичнээн хуудас бол ямар үг хичнээн тэрнийг аваад хичээе гэж явж шүү дээ. Бичиж болно, бичихгүй байж болно.
Чи яаж буймаар амжилгээд уучлалт маань сэтгэл чи яаж бичиж ирвэрээ бичиж.
За миний говцоо хүмүүсээс хараа яг агаан цаанаа сквид бэсэнгоо. Үгүй гондоос хүмүүсээс хараа ингээ хам хүмүүстэй гондоос ингэж явж байгаа. Тэгээд биднээс ноос бодина. За. Мамаг уучлаарай. Би тэгж хэлж би. За, арайх муу хаашлаад байгаа нь уучлаарай гэж. За, түүний багаж. За. Сквида дээр чамд тоглож байгаа мэдээгүй муухай ашиглан явуулсараа санаагаа өгөх. За, хинтээ яг руу уучлаа. Супер эксплент. Уучлаа. Уучлаа гэж. За, хэлээ. За, энэ хоёрыг хэлээ. Дараагийн хоолойг хараа. За, зэрэгчүүч. За, би болохоор 1993 бейсбол боингийн фамилид анаагаа байж сууж гэсэн балан хэлсэн YouTube-ээс гомдож байсан баг. Тэгээд ангийнхнаасаа бүхнээс нь уучлах гинэ гомдож байсан. За, баярлалаа. Би гомдсон бол сарцгаа энэ боингийн бейсбол анаагаа хийжрээ. Тэгээд биднээс чист сууж Яа, за, баярлалаа. Вичинэт бэрд хийчих байхгүй надаас. Вичинэт тэрнээс Оо, за. Сайн байсан байна уу? Оо, тийм бүр жижиг юм. За, баярлалаа. Манай Далагийн энэ ястаа мундаг маш сайн байна. Биенээсээ уучлалуугаад үгээр уучлал гэдэг энэ үн цэнтэй зүйлийг авахыг аргачлаа тийм үү? Тэгвэл уучлаарай гэдэгтээ ойролцоо энэ зэрэгцээ ямар үг юм? Баярлалаа. Оо мундаг. Шаг юм дээ. За, баярлалаа. Тэгвэл баярлалаа гэдэг үгийг хэлэхээс илүү яалтаа ажил байхгүй гэж нэгэн хэлсэн байх юм байна. Тэ? Баярлалаа гэдэг үгийг хэлэхээс өөр илүү яалтаа чухал ажил байх гэж хэлсэн шүү. Тэгвэл бүгдээ энэ үгийг одоо нэг амжуулаад авъя гэж бодож байна. Одоо нэг амжуулаад. Гэхдээ хинт амжуулах вэ? За, таних бүгдээ. Танин. За, тэгвэл энэ хүн хандаад нөгөө яалттай ажлаа одоо амжуулъя. За, хин илүү. За, бидний чимхээ авч байсан. за, танд баярлалаа. За, хэлээд байгаа басаад бид одоо Баярлалаа гэхээсээ одоо бас уучлалгүйгээр одоо нэг цэвэрлэгээ яаж яхад дээгүүр нөгөө санаагүй гişгээ авах хэрэгтэй. Тэгээд хажуугаар би бас таахтаа уучлаарай баярлалаа. Өөр сэтгэлээсээ за хэлээд байгаарай. Чөлөөтэй саяны бүгдээ уучлахсан шигээ баярлалаа одоо харангүй хэлээ шүү. Зинхэнэ орчинд хоггүй муухай газар гişгүүлгүй тийм баярлалаа. Өөр гэх юм байна уу? За, Яг нэг чараа санаагүй осоос тэгтээс уучлаарай. за санаагүй асууж гэж шиг би байна. За, баярлалаа. Би зөвхөн хөөцөө осоос хаваад баярлалаа. Бидний зэрэг хараад байна.
тогтой зэвэрхэн энэ нөхцөл энэ нэг эрдэм номыг сурах тийм буянтай үйл ажиллалт маань хамгийн түрүүнд тусаалдаг хүндээ туйлын их баярлалаа гэж хэлье тийм бүгдээрээ за энэ хүүхдүүдээс баярлалаа шүү. За. Тэр одоо ингэ ширэн дээр нь юм юу тавьсан байна? Монголоор хэлээ. Инээс гэж тавьсан байна тийм үү? За бүгдээрээ өөртөө бүх хэмжээгээр авах хэрэгтэй гэж байна. Яагаад бид нэр заахснаа дотоод багштай хэлээрэй. Бид өнөөдөр бүгдээрээ инээсгэлийг өөртөө зүрхэндээ инээсгэлээ ийм болгож чадсан уу? Чадсан. Бид нар зүрхэндээ инээсгэлээ зурчлаа штэ тийм ээ? Татсан. Дотоо унахгүй. Бүгдээрээ авсан. За одоо ч бүгдээрээ захиавчи. За захиавчгүй өөрсдөө мэдээж бичнэ. Ямар үг вэ? Тийм. Бид дээр бичиж болно, цаасан дээр бичиж болно, хин нэгэнд хандаж болно. Гэтэ бид нар ямар захиавч өстой те? Өөрсдөө сүстэй юу нэг байлаа. За бичээрэй. Өөрсдөө бодоод маш сайн тунгаагаад тэгээд бодоод яг энэ маань чи сэтгэлээсээ зүрхнээс гарч байна. Болно, хинж байж болно. Дээрээ бичиж болно, хаасан дээр бичиж болно.
Бидний эрдэм ном сургаж өгсөн баяртай өчнөр та бүхэндээ туйлын их баярлаж өгшөө. Зоноос удаан жаргаарай.
Мөн танд багтах маш Оо баярлалаа. одоо бид гондорсон гэж инженер миний буруу зүйлээ тэгээд ижсэн чинь надаас нь цаашгүй гараа ирсэн чинь надад нэг юм юм тэрээс дуусгараа. Бид баярлалаа. Уучлаарай. Маш гоё захиануудыг бичсэн байна. Захиагаа эзний ангидаа зориулсан захиагаа өгсөн тийм үү? Хин нэгэн зориулсан захиагаа заавал эзэнд хүргэж өгөөрэй. За яа. За одоо багш түрүү та нарыг ном гаргаж хараа гэж хэлсэн тийм үү? За бүгдээ баруун гартаа номоо өгье. Ахын дээрээ тавья. Ахын дээрээ тавья. За бүгдээ тавьсан дээр за сүү гараа болохоо ижлэгийн зүгээр хааснаар нэгээ. За юм тусахгүй гараараа юм тусахгүй хүндий байх нь. За юм тусахгүй шүү, юм тусахгүй. Ширээ тусахгүй. Ингээд гэсэн үг. За болоо шүү. Юм тусахгүй шүү. Бид нэр яасан нөгөө уучлаа гуугаагүй гарманд энэ ах нь шүү дээ. Тийм болохоор нөгөө хүнд учраас өвдөөл ингээд багшиг магаар яаж ий. Бүр чичрээд байна шүү дээ. Бүр ингээд хүнд нөгөө түрүүний юутай ижилхэн бэ? Хүмүүстэй ижилхэн. Харин энэ гар ямар байна? Өөхөн сайхан жижигрэхгүй байна шүү дээ, тийм үү? Тэгвэл сая бүгдээрээ заавал бүгдээрээ номоо чирээ дээр бичээ. За одоо ингээд. Одоо яасан? Өнгөө болсноо. Болсон. Өөр яаж ий? Өөр ямар сэтгэлж ий? Маш тайлаад байна. Хий. За. Амарсан. Тайвширсан. Юу тайвширч вэ? Нөгөө байцсан. Нэг өгөөрөө бид нэр түрүүний хүүхдүүд сэтгэл дотроо хэдийгээр гаднаа төмс барай яваад байсан боловч тэр төмс чинь та нарын гаднах бишээ харин сэтгэл дотор чинь байгаа юм шүү гэдгийг багш ойлгож өгсөн тийм үү? Тэгвэл бид нэр сэтгэл дотор байгаа тэр нөгөө ялзарчсан хүнд зовигтой байгаа бүх төмсөө саяны хичээлээр бид саяны үеэсгээр гаргаж өгсөн. За харин одоо яг гар амарч байгаа шиг бидний сэтгэл маш сайхан амгалан тайван болж байна тийм үү? За бүгдээ мэдээ нараа. Одоо бүгдээ сэтгэл доторхоо харна шүү. Сэтгэл доторхоо харна шүү. Одоо ямар болсон бэ? Тэр мэдээ нараа. Манайхаа хэлсэн үгийг бодороо. Сэтгэлийнхаа үгийг бодороо. Ini apa sih sebenarnya sama Tara? Mau nih?
одоо багш нэг чинь наадмаа гэж шүү. Бүгдээрээ ингээд ийм туршилтын харагдсан шүү гэсэн чинь бүгд маш баярлалаа гэж. За ийм их хүмүүс хараад ирсэн тий. Бүгдээрээ бахан хүмүүс авчраад уу таад нөгөө хүмүүс ингэж бичээд л та би чамд онцсон шүү гэж бичээдсэн. За дараа нь хүмүүсийн царай ямар болсон? Оо багын болсон биш. Яагаад бараасан бэ? Хэцүү байсан, төвөгтэй байсан. Оо тийм маш олон тийм савж байгаа маш хүн байсан. Тэгээд өсөө яасан бэ? Стоймаа уучлалгүйснээр тамирын хүсэлээс гаргээд одоо нөгөө найзууд маань яасан. Оо ингээд уучлалсаар зүрхэндээ юм таасан бэ? Одоо дандаа инээсэл гэж ярих нь шүү дээ, тийм үү бид нар? За бүгдээрээ зүрхэндээ инээсэлтэй болсон юм чинь гэр бүлийнхэндээ очоод зүрхнийхээ инээсэлийг гаргаад ирээрэй. Юу гэж гаргах вэ? Заавал уучлалтаа гуйгаарай. Заавал баярлалаа гэж хэлээрэй. Тэгээд ямар үр дүнд хүрснээ тэмдэглээд ирээрэй заа юу. Дараагийн хичээл дээр найзуудтай ярьж өгнө шүү дээ. Би сая бид нар бүгдээрээ найз нөхдөөрсөө уучлахгүй. Багштаа талархсан. Үйлчлэгч ичдээ талархсан тийм үү? Харин одоо та нар хандаарай гэсэн. Бид хамтдаа үлээ? Бүх гэр бүлийнхаа хүмүүс хандаа уучлалтыг гуйгаад баярлалаа гэж талархлаа илэрхийлээд үр дүнгийн тэмдэглээд ирээрэй. За хичээл хэлбэртээ оролцсон та бүхэндээ баярлалаа.